энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа влог тавтай морил. За энэ удаагийн влогтоо би Лондонд ирээд ер нь жоохон байр хайсан эхний 2-7 хоногийнхаа влогийг энэ нийлүүлээд оруулъя гэж бодож байна. Тэгээд энэ удаагийнхаа влогтой хамтаагаарай. And broccoli. Ooh. Okay. Just this was the one. Washing machine and everything put in here. Dude. Oh, the storage is so big, like walk-in closet. Oh, It's also in so huge. Oh my god. It's also in blue. Wow, really? Yeah. Yeah. You can still put. Balcony. Yeah. Oh. What is this? Door? Storage like this. Ah, storage. Ooh, this one. Storage is different. And the long balcony is better for do a lot of stuff like barbecue and yeah. I'm not too sure about barbecue. Area is also different. Oh. It's a good hidden house. Yes. Slightly. Oh, it's different. Oh. Even balcony is not bad than the other one. The other one is just look like see the garden on the top floor. Not so small. Oh, you feel like you're home. Welcome to my home. 아, 하롱 Yes. This is actually bigger. No keys. No keys. No? Wow. Ah, which one? Light color. It's light color. Hey, Yeah. this one has. Oh, still same building. Ooh. This one a little bit noisy. This is very slow. So I think the 9th floor is the yes. Remind me Yeah. how we started. You want to be Oh, no. last later? Yeah, what kind of?
Хүнсээ цуглуулаад нэгээр зүрийн идэх тараг мараг авчлаа. За одоо гэрлүүгээ яцгаа. Одоо болохоор Ghibli Place гэж юуны доор явж байна. Одоо тийм манай юу гэж хандж байна. Бариг. Одоо энэ гүрд аваад манай гэр энэ чи харагдаж байна. Where to edit гэж. Яцгаа. Энэ чи стэйш харагдаж байна. Лон нэмдэх ямар нэг та. Ингээ хүмүүс зэвэр зугаалж байна. Манай энэ ариад Whole Foods нэгдэж байгаа юм билээ. Энд дэр coming soon гэж үзсэн. Би тэгээд тийм trader бишээ. Waitress ойр зүрийн идэж явах юм авчлаа. Орж тараг, самар мамар, банан тэгээ усан үзм мэдээ гэж бодоод. Одоо гэрч болохоор зарим байгаа. Canary Wharf гэж нэг иймэрхүү газар байна да. Манай ээж ямар газар байдин гэсэн ээж нэг иймэрхүү газар охин ирсэн байгаа шүү. Хажуудаа гоё Whole Foods нэгдэх гээд өглөө би гараад одоо ийшээ гүйдэг. Тэгээд нөгөө нэг юу талаар очиод онгоцны төсөөллийн тэрчээ очиод тэгээ буцаад түрээд ирсэн. Тэнгүүт нэг 2 4 км боллоо. За гэрийнхээ ууланд ирлээ. Манай мөхөрхөн 15 хоног амьдрах байр минь амар гоё яриад түрээд ирсэн. Гэтэ нөгөө эхний 10 хэдэн хоногийг бас компанид үлж байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон юу за гаргаад ийм газар бүгэлцэн. Амар тэчгүүмэлээ саяхан нэгцэн гээд энэ Canary Wharf ингээд гаднаас ажиллаар ирж байгаа хүмүүстэйг зүгээр дотроо студио энэ төртэй. Ийм апартмент хөтөл. Тамаа. Тэгээ одоо орж сайхан амрыг өглөө тийшээ явах гэж нөгөө найзын дэт цахгүй. Тэгээ тийшээ очих гэж Woolwich руу автобусаар авсан чинь бодлоо ер нь буцахтаа Elizabeth Line-аар авсан чинь Elizabeth Line-аараа дээрлээ. Хамаа хурд 15 минут л үргэлж ирлээ. Тэгэхээр тэжүүн байна. Тэжүү арай юм байна. Автобусаар явах хайрын жоохон онцгойсэн. Гэхдээ метрогоор явах нэг гоё юм байна. Тэгэхээр ер нь тэжүү газар юм байна. Woolwich гэдэг нь гэж ойлголоо. Энэ хаврах таал ирсэн удаа ерөөсөө ашиглаж утсангүй дээ л гэж бодож байна. Зүрх өнгөрөх таах гэж юм өртөөс бүр алт шин. Жадор бэн. Тэгэхээр цоол. Hello. Пүү зогно гайгүйсэн гэсэн чинь жоох юу очиж. Пүүл холгоод. Тэгээд би нэг давхартайгаа өнөөдөр нэг юм хөвчтэй л гадаа бороо ороод. Би пүү заяад өмсөг гэсэн чи хөлний арчил жоох холгосон байна. Тэгээд орцгой. Гэр орон минь сайн уу? Сайн байна уу? Хаштаг гэр орон минь. За хүнсний юмудаа гаргаад би юу авснаа харуулъя та нарт. Лимон ус ууйгээ, лимонтой ус ууйгээ. Тэгээд ийм банан, тэгээд ийм самрын микс. Тэгээд ийм Greek yogurt, Iceland-д болохоор Skyr гэдэг yogurt. Энд чинь болохоор ийм Greek yogurt амир гэдэг.
Тэгээд усан миксэд тэгээд дотроо юу гэсэн өргөө гэсэн. Тэгээд нийлээд хэд болсон бэ гэсэн чинь 10 паунд болсон юм байна. Тэгээд тортой нийлээ би надад тарахгүй сахгүй. Тэгээд энэ болохоор нийтдээ нэг 950-аар 53-аар авсан юм байна. 9-гээ Монгол бөнгөөр хийдэ. 40 мянга. Нэг иймэрхүү юм болсон байна. За одоо ер нь бол хувц сундраа юу байгаа. Тайлаад би дараагийнхаа юуны дараагийнхаа юу ramen vlog-ыг одоо ер нь бол оруулж хийж очив. Би эртлээ он бас маргаашаас ер нь бол нөгөө байр маяг хайгаад гадуур өрнөлийн онохгүй. Тэгэхээр өнөөдөр ер нь бол сайн амраад гэхдээ амрангаа нөгөө байраа олоод vlog-уудаа өнөөдөр оруулчих гэж бодож байна. Тэгчих юм бол надад одоо болохоор юу болсон бэхээр ramen vlog одоо энэ лавнагаас ramen vlog 2-3 сална. Тэгээд Австрийн Вений нэг влог нэг өдөр орох бах, нэг тусдаа болох. Тэгээд 4 влог байгаа эдит хийх хэрэгтэй. Би ядаж Роми ихний салгалтыг оруулчихъя гэж бодож байна. Тэгээд тийм влог байна. Тэгээд өнөөдөр би бас зөндөө юм бас судалсан. Тэгээд тэрийгээ та нарт дараа хэлье. Яа. Энэ нөгөө Айсландын Davos нөгөө нэг би өглөө ер нь бол ижээ байн гүүгээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг electrolyte гэдэг доторх шингэний алтан гэдэг. Тэгээ энийг хуваадаа. Тэгээ амтдаггүй таалагдж байгаа. Тороо ер нь ойрхон байх чи гарч өгтөө хүнс мөс хахад хэрэгтэй. Тэгээд одоо гэс влого эдит хийцгээ. Ер нь бол хамгийн анх эдит хийж хэлэхэд 5 6 7 цаг эдит хийдэг гэсэхгүй юу. Тэгсэн чинь одоо гайгүй ер нь бол нэг суучвал нэг 2 цаг хагас мас 3 цагт ер нь бол эдит хийдэг болсон хэлээ. Тэгэхээр бас нэг жил хийсний бас хөрхөн гайгүй юу байсан бэ гэж хөрхөн өөрийгөө бодсон. Сурсан байна гэж бодсон. Окей. Тэгээд юм хэлээ. Bye bye. Тэгээд дараагийн энэ влогуудыг баг нэгтгэж оруулах. Тэгэхээр дараагийн бичлэг дээр уулзцаая. Bye bye. Нэг иймэрхүү байна. Нүдүр үсээ боцоо юм гадаа бороохгүй. Тэгээ би нөгөө нэг юу яах гээд энэ чи болохоор турх цаа байх болохоор хувцасаа бүгдийг гарахгүйгээр ингээд нэг энэ бол чин даамаа ингэсэн бусдыг нь болохоор ийшиг хураацсан байхгүй юу. Тэгээд ер нь юмнууд жоохон замрааг байгаа. Уучлаарай. Тэгээд bye bye. Тэгээ би одоо ороод гарнуураа угаачаад будаг мөдгөө арилгачаад тэгээд влог эдит хийлээ. Bye. Орны 8 км гүйчлээ. Өглөө ч ихтэй сая цагийн өмнө гарахад юу гүйсэн? Наргүй байсан. Тэгээ нарны төс төрөхгүй хараад ирсэн чинь нар гарчлаа. Өнөөдөр гүйсний 4 өдөр. Энэ дээрээ ерөөсөө нэг ч өдөр гүйгээгүй өдөр байхгүй. Гэтэ баг ч хамаагүй гүйсэн. Тэгээ одоо гэлүүгээ орж өнөөдөр 5 сарын 5 би өглөө нөгөө нэг компанитайгаа нэг митингтэй байсан. Тэгээ одоо орж усанд орчоод тэгээ банк орж HSBC-д банк нээлгчээд Barclays орж бас банкныхаа аппликейшнийг нэлчээд тэгээд найзтайгаа офс дээр ланчтна. Тэгээд бай бай. Одоо юу руу орлоо? Гэлүү орлоо.
усны дараа ер нь би бол амар гойлчдаг. Хүүхээр ер нь бол гээд царай багсдаг санагддаг. Тэгээд одоо яс усанд ороод гарцгаая. Хүс мүс бүр амар ургацсан. Өвн 7 хоногт ажилдаа ихтэй өвн үсээ. Жоо тариулчмаар л нүүр бүр амар л утсан. Ингээ гүүхээр ингээ нүд бүр амар ингээ нүүр амуулдаг. Тийм сонир төрлийн хүн байна. Bye bye.